байгаа. За ингээд олон уран бүтээлч нар одоо Bolt Entertainment, T-Records за тэгээд олон хүмүүсийн хамтын ажиллагаагаар энэ дуу маань бол бүтлээ. За тэгээд дэмжиж хамтран оролцсон байгууллага бол Апу Дээрий гэж байгууллага маань байж байна. Сүүн цагаан зам татуулсан сайхан байгууллага. Тэгээд ингээд за баярлалаа. Тэгээд энэ байгууллагын нийт хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ дууг маань бас эрхэм сэтгүүлч та бүхэн маань бас цаашаа бас түгээж өгөөрэй гэж та бүхэндээ уриалмаар байна. За 2026 жилийн мод юу яаж байгаа? Энэ дууныхаа мелод болгож одоо яг цаг үе нэ шүү дээ тий. Тэгээ яг энэ үеэр бол нийт иргэдтэй ирсэн сайхан ээжүүдтэй сайхан ах дүүстэй би одоо ингээд дэлгэлж байгаа маа өөрөөсөө. Тэгээ энд ингээ хамтарч ажиллаж байгаа экологийн цагдаагийн алба өөрчлөлт сэргийлэх алба Монголын одоо нийт цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй маш их баярлалаа. За энэ маань бас давхар одоо далаа тус нэмэр гэж тий Монгол улсын төрийн тэргүүн маань бас энэ тэргүүн мод гэдэг санаачлалыг гаргаад хийж хийж байгаа. Энэ үйл ажиллагаа маань бас тэнд нэг ёстой нэг далаа тус нэмэр гэдэг шиг ийм бас болтугай гэж би бас өрөөж байна. За ингээд энд өнөөдөр хүрэлцэн ирсэн бас ижүүдтэй нэг ихнүүдэл сүг одоо Апу Дээрий гэх юм маань мянган ширхгийг ингээд бас одоо гар галтанд модтой хамт ингээд бэлгэлэх гэж байна. Тэгээ ингээд хамтарч нийлж Монголд маань их гэрлэгээтэй сайн сайхан юм одоо мод мэд цэцгэлэг болтугай навчлах болтугай гэж би бас өрөмөр байна. Бид нар бол мөнх тэнгэрийн улс эзэн Чингис хааны үрс бид нар дэлхийд ямар ч байсан оюун санаагаараа хэн ч гэсэн ингээл жоохон хүүхэд хүртэл шатрын аврагад явбал дэлхийн авраг болоод ирж шин. Оюун ухаанаараа бид нар ч мандаж шин. Тэгэхээр зэрэг одоо бид нар нэг жаахан эв нэгдэлтэй маш их ажил хөдөлмөрч соён гээгэрх ийм сайхан үйл ажиллагаа энэ зүйл рүүгээ бид нар их сайн анхаарал хандуулмаар байна. Тэгээ бид нар бол бас хагаралдах хэрэлдэх бол их амархан байна шүү дээ тий. Тэгэл энэ одоо сүлжээ цахим юм дотор ингээд харах чинь байнгын л одоо хэрүүл уруул нэг шөвгдсөн игсэн юм ялангуяа энэ нэг нам тойрсон хачин юмнууд энэ монголчуудыг хэрэлдүүлээд шүү дээ. Цүнх баригч нар тий. Тэгэхээр зэрэг ийм зүйлийг бол одоо авч хайж монголчууд маань тусдаа оюун тархиндаа бол их сайн зөв цагаан соён гэгэрэлтүүдийг л одоо хиймээр ийм цагийг л уриалан дуудаж байна да. Дарханд 29-30-нд мөн одоо энэ үйл ажиллагаа маань үргэлжлээд явах ийм сайхан сэтэл одоо ихтгэл урам зориг төрлөө. 29-30-нд бол ямар ч хэсэн төвийн бүсийн тулгуур нутаг дарханд одоо би Монгол тансаглал тоглолтоо хийх гэж байна. Тэр үеэрээ бас очиод дарханыхан маань сайхан газар юу бэлдээд өгвөл одоо бид бүхэн ингээд одоо энэ мод хандивлж байгаа энэ байгууллага зөндөө шүү дээ. Би бас дээрээс нь өөрөөсөө худалдаж аваад ингээд залуучуудтайгаа ахан дүүстэйгээ би мод тарихад бол бэлэн байна. Тэгээд Монгол тансаглал тоглолт маань 29-30-нд бол дарханд болно. Тэгээ энэ үеэр ч гэсэн бас энэ үйл ажиллагааг би бас давхар явуулнаа гэдгээ хэлмээр байна. Тэгээд Бурятаас одоо олон сайхан уран бүтээлчид ирж байна. Оросын холбооны улсад бол нэгдүгээр бичигддэг байгаль чуулга бол одоо өргөн бүрэлдэхүүнээр миний тоглолтод бас ирэхээ мэдэгдээд байна. Улаанбаатар хотоос одоо тэр өдөр 29-нд чинь нөгөө сөрөлт төмөн үлзий хоёрын тоглолт бас давхцсан юм байна. Тэгээ энэ их гоё юм боллоо шүү дээ. Юу гэсэн бэ гэхээр бидний дуу ингээд тоглолт ингээд давхцсан байна гэдэг. Тэгэхээр би тэгсэн. Хэдүүдээ сайхан нийлээд болчихё гэдэг. Тэгсэн чинь бид нар ингээд нийлээд бас тэр сөрөлт төмөн үлзий хоёр дүү маань бас ингээд шууд тоглолт руу хамт нийлээд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ гих маягаар энэ зүйл ямар үзэгдэл болоод байна вэ гэхээр монголчууд бид эв санаагаа нийлүүлж дууруул дууныг докторуул хүчнийг гэж те энэ сайхан зүйл рүү л одоо бид нар их л хурцтал алхаж ин тал гэсэн уриалж ин тал гэсэн ийм л мэдрэмж байна тий. Тэгээ дарханд 29-30-нд уулзцгаая. Энэ араа энэ сайхан моднууд энэ мод шүү дээ 20 жилийн дараа 10 жилийн дараа 50 жилийн дараа их өндөр болно. Энэний сүйдэрт нь бид бүхний үр хөвгтүүд бид нараар тэр үед энэ их дэлхийгээ бидний өгдөөс ямар сайхан хайрлаж ирсэн юм бэ гэд баярлаад инээгээд сэрүүцээд бахархаад сууж явах болтугай гэсэн ерөөл төвшүүлээ. Бүгдээрээ мод тарьцгаая дэлхийд уриалцгаая. Дэлхийн инх тайвны төлөө мод тарьцгаая яхан дүүсэ.